My Voice миний дуу хоолой. Монголын дуу хөгжмийн ертөнцийн амьсгалгаар орших хөрс. 1999 он сэтгэлийн хөв концерт тоглогдож Монголын хамгийн тогтвортой үзэгчдийн хүлээлттэй тоглолтын их тавигдлаа. Амин нутгийн аялгаугаар хэлсэн түүний уран бүтээлийн замнал тууштай хөгжимд өгсөн сэтгэл хувиршвэ. 17 жилийн хөдөлмөр, 17 жилийн хөг аялгау. Одоо бол Монголын дуу хөгжмийн түүх. 2003 он Хэммүр тэтгсэн Улаанбаатар. Залуус Улаанбаатараа дуулж байна. Залуус хүсэл мөрөөдлөө дуулж байна. Анхны гран-при шагналтанд дуучин Мөнхбат урлагийн ертөнцид орох хаалга өөрийн гараар амжилттай нээлээ. 2007 он New Star урлаг илүү шинийг улам ихийг хүсэж байна. Шин содон цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах дуунууд мэндэлсээр. Залуус хүсэл мөрөөдлөө дуулсаар гран-при шагнал 16 наст Маргад Эрдэнэт очлоо. Тухайн жилийн хамгийн шин, хамгийн сонин нь энэ байлаа. Харин одоо 2015 он таны дуу хоолойг Монгол оронд яар сонсоход хэдийнэ бэлэн болжээ. Зөвхөн өөрийн гих хөг аялгау авьяас билгийг бидэнд харуул. Энэ бол дүүхийг бичилцэх ганц боломж. Энэ бол өөрийн дуу хоолойг хэн бүхний сэтгэл зүтгэнд хамгаалж үлдээх хосгүй боломж. Монголын тайзнаа захиур хавлах шин дуучдыг харах онцгой цаг үе. Урлагийн ертөнцийн салшгүй нэгэн түүх болсон хөгжмийн зохиолчтой хамтран ажиллах үн боломжийг хэн хүртэх болов? Хөгжмийн зохиолч Балхачаавын шинэ хит дуунуудыг хэн дуулах вэ? My Voice хэмээн бардан зарлах шинэ од яг одоо эндээс төрөн гарах гэж байна. My Voice наадмын эрхэм хүнд дэшүүгч. Ноён амсрайн танхойг. Бид чамд нэг бол үнэмшин, нэг бол үнэмшихгүй. Чамаас шалтгаалж. Чимд дамбын эчин хорлоо. Хэдхэн хорон хүний амьдралыг өөрчилдөг. Ганцхан дуу. 3 минут. Чиний ирээдүй, чиний гарт. Батмунхийн Чинбат. Бид бүгдээрээ л дуу хөгжим дуртай. Гэхдээ дуу хөгжмийг эзэмдэх чадвар хэдхэн хүнд л байдаг. Би яг тэднийг тааж байна. Энэ бол My Voice Show. Таагийн төсөв хүнээсэн цаг мөч UBS TV-с G-Entertainment дахин хамтран My Voice гэмээр бахархан гайхуулах дуу хоолойн гэр гарлаа. Ингээд My Voice-ийн шинэхэн бөгөөд халуухан тулаан эхлэхэд бэлэн боллоо. Хамгийн ихний оролцогч Tik 1% дугаартай Дамтэн Сүрэнгийн халиун My Voice Show тавтамар. Хэн байцгаанаа би Tik 1 дугаартай халиун байна. Яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ гэхээр манай ээж совилогч мэргэжилтэй гэмтлийн эмнэлэгт совилогч хийдэг. Дуулж бүжиглэх бол миний мөрөөдөл гэхүүд миний амьдралыг өөрчлөх ганцхан боломж л гэж би боддог. Хаяа сэтгэлээр унсан үед ажил их хичээл ном гээл ажил их хэцүү шантарсан үед би өөрийгөө дуулж бүжиглэж зоригжуулдаг. Энэ маань өнөөдөр миний энэ их стресстэй, энэ их хэцүү амьдралын маань баган ч болов намайг тайгаруулах тийм л сайхан зүйл гэж би боддог миний дуулт нь.
хамгийн дөрөвөнд дуулж байгаа дуулсан баяр хүргэе. Юмны эхэнд гарч бол хамгийн хэцүү байдаг л да. Маш их одоо сэтгэл хөдлөлтөд сандардаг. Хажууна сурдгоо ажилтгоо. Ажилдаг сурдаг. Хаана ажиллаж хаана сурч байна? Би Шаасны нэрмжид усын 3 дугаар төвөмлийн сувилагч хийдэг. Oo. Тэгээд баяр хүргэе. Сурахтаа хаан сурч байна. Мэргэжлээд байж тэж байгаа. За. Тэгээ яг энэ нэг тийм сайхан чи завгаа дуулахыг хичээлээ. Гэтэ дутуу юмнууд зөндөө байна. Энэ дуу яг ингээд нэг тийм завгаа сайхан дуулж байгаа боловч энэ дуун дээр бас тэр нэг утгыг гаргахыг нэлээд хичээх хэрэгтэй юм шиг санагдав. Тэгээ чамд ямар ч байсан зориг гаргасанд би тэнцэлээ. Энэ том тэмцээний салхийг харуулж бас өөрийнхөө тэр айдас бэргээд салхинд туугаад өөрийгөө эвдээд би бол чамайг бас өөрийгөө эвдэж чадлаа гэж бодож байна л да. Тэгээд аргагүй тэгээд би яг хэлсэн чинь нөгөө хувь заяаны төөргөөр байна уу эсвэл одоо суглаагаар байна уу өөрийнхөө эр зоригоор байна уу ямар тач байсан энэ том тэмцээний нэг гэсэн дугаарыг зүгээд нэг гэсэн дугаарт алхаж гарч ирж дуулах гэдэг бол тийм амар иш байхаа гэж байна тийм ээ. Энэ ч бас ер нь анх удаага тайзан дээр дуулж байгаа байтугай ер нь нэлээд одоо олон тайзан дээр гараад өөрийнхөө айдсыг хийсгцэн хүнд ч гэсэн уягаахаа тийм ээ. Нэг гэдэг чинь ер нь бас их том алхам даваа шүү тий. Бас их бэлэгдэлтэй. Бүх юм чинь нэгээс эхэлдэг шүү дээ. Баяр хүргэе юм да. Тэгээд би бол том тэмцэлж сайн байна. Яг хоо дуулахаасаа илүүтэй чиний тэр битбокс хийж байгаа чинь бол бас болж байна тий. Тэрийг илүү бас хөгжүүлвэл мэдхгүй би одоо эмэгтэй хүн битбокс хийдэг бас мэдэхгүй байна. Сонсоогүй байна. Тийм болохоор тэрийг бас илүү хөгжүүлвэл зүгээр болов. Тэг ямар ч байсан эхний нэг гэдэг утгаараа бас энэ тэмцээнийхээ бэлэг дэмжлэгийг бодоод тэнцүүлье. Битбоксоо дахиад хийгдэх. Ямар хөгжим дуугаар одоо нэг сайн битбокс хийдэг. Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Pepsi Brand. Нэвтрүүлгийн албан ёсны онлайн түгээгч UBS цэг Эмэн. Ер нь бол одоо өөрийгөө олон сариад үтсэн дээр гасан болоорсон. Тэгээ манай ээж аав юм уу маань тэгвдээ болвол яг балхаж байгаа зохиолч юм дуу дуртай. Тэгээ тэр тусмаа ариун дууштай бүр илүү ихээр тэгвдээ бол тэгээд аав ээж маань бас оргээ. Би өөрөө ч бас хүслээр авсан.
16 юм уу тий? Оо. Баярлалаа. Би 16-тай тэгээд одоо миний бол их сайн дуулж байна. Тэгээ харьцангуй бас гайгүй бэлтгэлтэй орж ирсэн байна гэж бас бодогдлоо. Тэгээ би чамаас 2 дугаар шатанда харин илүү их одоо өөрийнхөө авьяасыг уудалсан, өөрийнхөө одоо чадлыг сорьсон тийм одоо уран бүтээлээс бид нарт бас төлөөлөх байх гэж итгэж байна. Хэлсэн. Тэр юу ч хэлдэг үлээ. Ээж охин нь танд яа. Таалагдлаа. Бас гоё дуулж जैन чамд авьяас байна. Үнэхээр авьяас байна. 2 дугаар шатанда өшөө илүү өрхийг үзүүлээрэй. Тэнцсэн. 3 тэнцсэн. Яг хамгийн баярлж урдах хүмүүс ээжтэй. Тэгээ миний багаас минь миний амиас хөгжүүлээ тэгээ өвдөд зэрэгтэй явсан. Тийм гоё үйл явдал болгонд бидний зүрх сэтгэл дандаа л хамгийн дөрөнд ээж байдаг тий. Харин тэгээд би ээжээс зориулж дууган бэлдсэн. Тэгээд үлд хэлбүүдийн хайртай гэдэг үгээ одоо хэлмээрээ. Мэдээж хэрэг өөрөө маш олон зүйлийг сурч боловсроод ирээдүйд одоо урлагт маш том байр суурь эзэлсэн тийм хүнлэг хүсдэг. Гэхдээ дуучин гэхээс илүүтэйгээр мьюзик тэмцэгчин одоо олон зүйлийг зохицуулсан тийм хүсэлтэй одоо тэрнээ сурч байгаа. Виктория хамтлагийн байна. Нэг нь нийтийн хамтлаа. Мэдээж хамгийн чухал зүйл бол эв найрамдалтай байх хэрэгтэй. Дээрээс нь нэг зорилготой байх хэрэгтэй. Тэр зорилгын төлөө бүгдээрээ хичээж ажиллах хэрэгтэй гэж бид нар бүгдээрээ үздэг. Тийм ч учраас одоо 3 залуу 2 охин байна. Бид нар хүүсийн ялгаа гарахгүйгээр одоо нэг нэгнийхээ бодлыг хүндэтгэж нэг нэгнийхээ сонсож мэдээж бас бибинтэйгээ айгүй эв найрамдалтай байдаг учраас манай хамтлаг үүссэн баха гэж бодож байна. За бүгдээрээ сандраагүй өстэй чадна те. За амжилт. За 2 3. Ичигичбэй я хувэ хочу гитари удичамвин хонугудри шардад ханторги коюна тосна бардамхан очцохосон до тарахан очилуд бин я холдэ борс гитары умечами остается-ми будет хинает о подручик я всегда поёда очень захоси но тараха
За ямар ч байсан үнэхэрийн галтай цогтой дууллаа. Ер нь бас онцлог байна шүү. Та тавд. Чамаа хэн гэдэг лээ? Тэ? Оюун дээр. Оюун дээр. Тэр хийж байгаа нуглаа орж байгаа тэр оролт энэ чинь бол гоё байсан. Чамаа хэн гэдэг лээ? Их бат. Баяр хүргээ ахын дөө. Баярлалаа. Үнэхээр бас дөргөөж чинь үзэгчдийг бол жинхэнэ байлдаа улааш сая. Ганцхан нэг юм олон хоолоогоор дуулж байгаа шүү дээ та нар. Тэр зөв уусал тэ зохицлыг маш сайн бодож дараагийн шатанд орж ирээрэй. За. Тэгсэн. Виктория нэгтэйгээ хэн босож чадаа яахаа яг дагуулсан. Сайн мундаг гайхалтай авьяаслаг залуучууд байна. Баяр хүргэе. Сайхан дууллаа. Тэгээд үнэхээр бас бидний гоё сэргийг чадлаа. Тэгээд өчигдөр дараагийн шатанд илүү сюрпризийг үзэгчдэд өргөн барина гэдэгт бас найдаж байна. Тэгээ өөрснийхөө одоо авьяасыг улам хамгаалж өгөөрэй. Цайгаа тэнцсэн. Баяр хүргэе. Сайн байна уу энэ жаргалаа? Сайн байна уу? За өнөөдөр ямар дуу бичсэн бэ? Талын Монгол ай. Вау, гайхалтай. Талын Монгол бүсгүй харагдаж байна. Ингээд Талын Монгол бүсгүйгийн дуу хоолойг сонсъё. За баярлалаа.
Оройн чамтай энэ үзэгчтэй хөндлөж энэ тэмцээнийг хөндлөж бас их сайн бэлтгэл хангасан байгаа баяр хүргэе. Тэгээд чиний дүр төрх энэ хувцаслалт тэгээд ерөнхийдөө их сайн бэлдсэн харагдаж байна. Тэгээд яг олон зүйл маршаад яг оригинал дуучныг яг давтарч дурайхыг хичээгээрээ өөрийнхөө бас гэсэн юмыг оруулж байгаарай гэж хүсье. Тэнцлээ. Хизээ язууны урлагийн хүн шиг биш үү? Тэгээ ийм сайхан бүсгүй, ингэж сайхан гайхалтай дуулдаг авьяастай бүсгүй манай Монголын урлагийн тайзнаа ялалцахад бол их л гоё харагдах юм байна. Тэмцлээ. Тэгээд энэ дууны онцлог нь шүү дээ. Одоо юу гэдгийг аяа их одоо сумжруулж ерөнхийдөө нэг уртын дуу маягтай дуулах хэрэгтэй байхгүй. Гэхдээ ерөнхий нөгөө одоо характер нь бол чи гаргаад ирсэн гэж би бол бодож байна. Бас л нөгөө нэг юу гэдгийг бодож дуулах хэрэгтэй байна л да. Чи тэр зээр хулан гिचээд нуглаа хийж яваад тэрийг дандаа идэж дуулаад байх. Нуглааг маш чанга хийнэ гэдэг бол дуучин хүний ур чадвар бас байдаг. Заавал нуглаатай дуулахч бас ардгүй. Тэгвэл ерөнхийдөө бол юу гэдэг бүх өгөгдлүүд бол чамд байна. Магадгүй чи тайзны хүн болж магадгүй. Тэнцлээ. Эрэгтэй хүн одоо биднийг эмэгтэйчүүд биднийг бодвол нулимсаа их нууж дотгошоо залгидаг штэ тий ойлгох нь их ховор идэг. Чиний хувьд тэгвэл хамгийн сүүлд хизээ уйлсан бэ? Үйлэг бол уйлах тал дээр бол жоохон ер нь уйлчих гэдэг чинь тий. Тэгээд эмзэг асуудал гараад уйлнаа. Тэр нууцаа гэж. Би яг виц. Яасан шархалсан уу? Янз янз юм байсан. Ер нь дуулахыг их сонирхдаг дуу урлаг өөрөө хөгжим амьд гоё шүү дээ. Тэгээд өөрийнхөө хэмжээнд дуулах биш сонсголоороо тэр дууг дагаж дуулахыг хичээдэг өөрийн гэсэн тийм темпертэй тийм л яг дуучин ч биш зохицлох юм да.
одоо ястаа яг нэг галзуу дурлал дундаа яваад байна уу? Аа? Нэг тийм юм шиг санагдаад байна надад. Одоо яг ер нь найз охин мөхөнтэй байгаа тийм? Орцоо. Яа, тийм байна. Яг тийм байна. Тэр нүдэрч яваад байгаа байхгүй юу? Нэг дотор бидний батцсан байж тань манай юм ястаа нүдэ амцсан. Оо, ястаа тийм дотор дурлал дотор манараад одоо тэгээ гоё юм гэхдээ яг тэр хөгөн дотор ингэ яваад байгаа байхгүй юу? Чи энэ дуун дотор аюу гоё амьдарч штэ. Надад бол бүр тийг санагдлаа. Би бүр чамаа гарсан чи ямар хөөрх юм бэ? Яг нөгөө нэг хортой өстө эд гал халуунаараа зүр чиний төлөө усны цочны галдаж чадах гэдэг үйлүүгээ буцаа орчлоо штэ. Аа ямар гоё юу байс гэдэг юм нэг 30-таа нэг удаа ийм дуу сонсоод 40-таа нэг сонсоод 50-таа нэг сонсоод 60-таа сонсоод байвал ер нь ингээл цэнэглэгдэл байх юм байна. Тэнцлээ мэд дөө. Ихээс лифт авдаг юм байна. Юу би бол нөгөө чамайг нэг жоохон энэ өөр үнцэн шунхайлж байгаа тэр фальцет чинь бас өөр үнцэн фальцеттэй болгон гоё сайжруулаар гэдэг одоо энэ удаад тэнцэх юм. Яг айгүй амтхан дуулж болохоор юм байна. Болохоор юм байна. Гэхдээ чи эргээд энэ нэг бичлэгээ сонсороо заяа. Мэдгүй. Аа ингээд айгүй ингээд хэцүү би энэ усыг уух уу байх уу гэдэг байх уу. Яг тийм маягаар дуулаа явчлаа. Миний хувьд бол тэнцээгүй шүү. Гэхдээ энэ чи хоёр итгэл. Үнэмшүүлээрээ. За баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Pepsi Brand. Нэвтрүүлгийн албан ёсны онлайн түгээгч UBS цэг Эмэн. За дараагийн оролцогчдод их сонин солон оролцогч байна. 270 дугаартайгаар Тавд орчин Балхчав харин түүний хамтран дуулаачаар Монгол Улсын гавьяа жүжигчин Pop Diva Зооны мандаа эстрадын дуучин Сантуя хүрсэн ирсэн байна. Угтаав. Миний зохиосон дуулууд хичнээн орон зай цаг хугацааг дуулан танд хүрч баясгал ухаарал
гоник аль нэг авчихыг би таашгүй. Дулаан тийм сайхан. Дуу хоолойтой хүн шүү дээ ахын. Яг тэр зам төрхөөр та сая дууллаа. Бид уярлаа. Тэцэн баярлалаа. Яа юм. Шүүгчд нөлөөлөх гэж оролдож байна. Хайртай ч гэнөө. Чимба хайртай, шийхөө үзэсгэлэнтэй. Тэр бол дүрм зөрчиж байна. Эдгсэнгүй. За дараагийн удаа итгүүлнэ. Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Pepsi брэнд. Нэвтрүүлгийн албан ёсны онлайн түгээгч UBS цэг эмэн. Сайн мэцаануу намун байна. Би ээжтэйгээ, дүүтэйгээ, эмээтэйгээ дөрвөл амьдардаг. Манай аав бөмбөрчин байдаг. Сван самтлагт бөмбөрчнөр маш олон жилийг Сванс бөмбөрчин хийсэн. Та бүхэндээ одоо өөр гихшиг чимэн нэрсэн дууг дуулж үзүүлнэ. За баяр хүргэе.
Ямар ч байсан намайг төлж чадлаа. За баяр хүргэе мэд тэнцэн. Хоёрдугаар шатанда илүү сюрпризийг бид нарт тариад байна. Баяр хүргэе. Итгээргүй. Дуулах гэдэг зовлон биш. Чамаг ингээд харахаар зэрэг айгу зовлон харагдаад байна тий. Дуулах гэж enjoy шүү дээ тий. Чи тэрэндээ өөрөөр enjoy болохыг бодцоо. За тэгээд тэнцсэн. Би ер нь 3 том мөрөдөлтэй л доо. Миний дөрөнд сургуулаа мэдээж төгсөөд мэржлийнхаа даваагаа сайн сэтгүүлж болох. Тэгээд дээж урлагаа орхихгүй. Виланчила буцаж тоглоод тэгээд давхар дуулаад гоё юм их хүсдэг. Тэр маань миний 2 дахь мөрөдөл. 3 дахь нь гэвэл гэр бүлийнхнийг ээжигээ хамгийн дөрөнд ээжигээ би жаргалтай авахыг байлгахыг хүсдэг. Энэ бол миний хамгийн том 3 мөрөдөл. Сайн мэцхан уу. Би шинэ үе сургуулийн математикийн багш Идрэг Цохлон байна. Математик гэдэг өөр том шинжлэх ухаан бол хүний оюун ухаан сэтгэлгээг тэлж ер нь амьдрал ахуй өргөн хэрэглэгддэг. Тийм миний багаас мөрөөдсөн 2 зүйл байдаг. Би математикч. Тэгээд дуучин болох мөрөөдөлтэй. Бүх төрлийг дуулж өөрөө дуулахыг бас хипхоп хүртэл бас их сонирхдаг. Ер нь багш гэдэг мэргэжил өөрөө их гэгээл их сайхан мэргэжил. Хүүхдүүдэд хичээл зааж тэдэнтэй ярилцаж байхад маш их ирч хүч энергийг авдаг. Гэгээл их сайхан мэргэжил. Энэ мэргэжлэр их бахархдаг. Энэ тэнцээнд бол би чамайг нэлээд тод мөртэй үлдэх үлдэцтэй юм хийж ороосой гэж хүсэж байна. Тийм болохоор чамд одоо яг би бол энэ удаа тэнцүүллээ. Дараагийн шатнуудад өөрийгөө маш сайн бэлдээ. Үнэхээр сайн бэлдээ. Яа би чи ахаасаа сурч болно шүү дээ.
болоод гараад ирэхэд бас их сайхан залуу юм. Манай тайзыг бол их гоё чимхүүлж ингээд. Жохоо багш юу? Юу нэ багш? Математикийн багш нэг дуулна гэдэг бол Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Pepsi брэнд. Нэвтрүүлгийн албан ёсны онлайн түгээгч UBS цэг эмэн. Хамгийн анх намайг 3 настай байхад манай эмээ одоо цэцэрлэгт байхад санааны чимээ гэдэг дуу гарч ирсэн бас. Тэгээ энэ дуун дээр бүжиглүүлж тэгж урлаг руу намайг хөтөлж оруулсан. Тэгээ энэ дуу маань урлагийн гарааг маань ихлэхэд ер нь хамгийн их одоо ач тус өгсөн уран бүтээл гэж хэлж болно.
Ямар хөөрхөн юм бэ? Тэгээд өөрийнх нь энэ хөдөлгөөн өөрт нь ямар гоё зогтгий. Тэгээд ёстой нэг цоглог охин гэж чамааг л хэлэх юм байна да. Ирчтэй байна, энергитэй байна, цогтой байна. Их гоё галтай байна. Баяр хүргэе тэнцлээ. Дуулна гэдэг чинь энэ шүү дээ гэж. Дуулынхаа утга санаа, характер бүх юмыг сайн ойлгож дуулна гэдэг чинь ингэж хүнд хүрдэг байхгүй юу? Тэнцлээ. Үнэмшиж байна, чамд үнэмшиж байна. Чиний нэг энэ ирчшээс болоод би одоо өөрөө ирэхгүй бас биелээ шүү дээ. Бүгдээрээ нэг сайхан чи дахиад нэг сайхан биелээд өгөх. Ороод ч бужигнуулаад өглөө штэ. Би тэд чинь бүр энд бүр дагаж бүжиглээ тэр балж тавилаа. За баяр хүргэе. Баярлаа. Ингээд намайг энэ тэнцээнд ороход маш их тусалсан гэр бүлийнхандаа хандаж маш их баярлаа гэж хэлээ. Би 20 дээжтэй 14 шахуу аавтай тэгээд 100 хэдүүлэн амьдардаг. Амар баярлж байна. Ингээд дагаж ирж байгаа бүлийнхаа багштаас зүнээр баярлалаа. Нийслэлийн хүүхд залуучуудын сургууль хүмүүжлийн тусгай цогцлборын ламсрын захиралдаа маш их баярлалаа гэж хэлье. Тэгээ алтан цэцэг эрхлэгчтэй, тэгээ бүлгийнхаа багш нартаа, даваа хоёроо ер нь намайг дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье. Тэгээ одоо байранд очиход манай жоохон түндэр манай мөн хүлээж байгаа. Тэгээ өглөө гарахад "Янаа та заавал тэнцээд ирээрэй" гэж хэлжсэн. Тэгээ амар энэ үеийг дуусна гэхдээ амар гоё юм. Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Pepsi брэнд. Нэвтрүүлгийн албан ёсны онлайн түгээгч UBS цэг Эмэн. Аваа охин энэ уга танаар зориулж байна.
Манай багш тэгж ярьдаг л да. Том дуучны шиг том л байх хэрэгтэй шүү гэж ярьдаг. Бас л нөгөө нэг юу гэдгийг бодож дуулах хэрэгтэй байна л да. Чи тэр зээр хулан гिचээд нуглаа хийж яваад тэрийг дандаа идэж дуулаад байх. Нуглааг маш чанан хийнэ гэдэг бол дуучин хүний ур чадвар бас байдаг. Заавал нуглаатай дуулахч бас ардгүй. Тэгвэл ерөнхийдөө бол юу гэдэг бүх өгөгдлүүд бол чамд байна. Магадгүй чи тайзны хүн болж магадгүй. Тэнцлээ. Эрэгтэй хүн одоо биднийг эмэгтэйчүүд биднийг бодвол нулимсаа их нууж дотгошоо залгидаг штэ тий ойлгох нь их ховор идэг. Чиний хувьд тэгвэл хамгийн сүүлд хизээ ойлсон бэ? Үйлэг бол ойлох тал дээр бол жоохон ер нь үйлчих гэдэг чинь тий. Тэгээд эмзэг асуудал гараад ойлнаа. Тэр нууцаа гэж. Би яг виц. Яасан шархалсан уу? Янз янз юм байсан. Ер нь дуулахыг их сонирхдаг дуу урлаг өөрөө хөгжим амьд гоё шүү дээ. Тэгээд өөрийнхөө хэмжээнд дуулах биш сонсголоороо тэр дууг дагаж дуулахыг хичээдэг өөрийн гэсэн тийм темпертэй тийм л яг дуучин ч биш сонирхогчлох юм да.
ястаа яг нэг галзуу дурлах дундаа яваад байна уу? Аа? Нэг тийм юм шиг санагдаад байна надад. Одоо яг ер нь найз охин охинтойгоо тий? Оролцож. Яа, тийм байна. Яг тийм байна. Тийм юм яваад байгаа байхгүй юу? Нэг дотор бидрийг батцсан байж тань манай юм ястаа нүдэ амцсан. Оо, ястаа тийм дотор дурлах дотор манараад одоо тэгээ гоё юм гэхдээ яг тэр хөгөн дотор ингэ яваад байгаа байхгүй юу? Чи энэ дуун дотор аюу гоё амьдарч штэ. Надад бол бүр тийг санагдлаа. Би бүр чамаа гарсан чи ямар хөөрх юм бэ? Яг нөгөө нэг хортой өстө эд гал халуунаараа зүг чиний төлөө усны цуны галдаж чадах гэдэг үйлүүгээ буцаа орчлоо штэ. Аа ямар гоё юу байс гэдэг ер нь 30-таа нэг удаа ийм дуу сонсоод 40-таа нэг сонсоод 50-таа нэг сонсоод 60-таа сонсоод байвал ер нь ингээл цэнэглэгдэл байх юм байна. Тэнцлээ мэд дөө. Их хэвээр лифт авдаг юм байна. Аяар юм. Юу би бол нөгөө чамайг нэг жоохон энэ өөр үнцэн шунхайлж байгаа тэр фальцет чинь бас өөр үнцэн фальцеттэй болгон гоё сайжруулаа гэдэг одоо энэ удаад тэнцэл. Айгуу амтхан дуулж болохоор юм байна. Гэхдээ чи эргээд энэ нэг бичлэгээ сонсороо заяа. Мэдгүй. Ингээд айгуу ингээд хэцүү би энэ усыг уух уу байх уу гэдэг байх уу. Яг тийм маягаар дуулаа явчлаа. Миний хувьд бол тэнцээгүй шүү. Гэхдээ энэ чи хоёр итгэл. Үнэмшүүлээрээ. За баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Pepsi Brand. Нэвтрүүлгийн албан ёсны онлайн түгээгч UBS цэг Эмэн. За дараагийн оролцогчдод их сонин содон оролцогч байна. 270 дугаартайгаар 5 дөржийн балч ав. Харин түүний хамтран дуулаачаар Монгол Улсын гавьяа жүжигчин Pop Diva Sony Manda эстрадын дуучин Сантуя хүрсэн ирсэн байна. Уктаво! Миний зохиосон дуунууд хичнээн орон зай цаг хугацааг дуулан танд хүрч баясгал ухаарал
таашгүй. Дулаан тийм нэг сайхан дуу хоолойтой хүн шүү дээ ахна. Яг тэр зам төрхөөрөө та сая дууллаа. Бид уярлаа. Тэцэн баярлалаа. Яа юм бэ? Шүүгчд нөлөөлөх гэж оролдож байна. Хайртай ч гэнөө Чимба хайртай, шийхөө үзэсгэлэнтэй. Тэр бол дүрм зөрчиж байна. Итгэсэнгүй. За дараагийн удаа итгүүлнэ. Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Pepsi брэнд. Нэвтрүүлгийн албан ёсны онлайн түгээгч UBS цэг эмэн. За ямар ч байсан үнэхэрийн галтай цогтой дууллаа. Ер нь бас онцлог байна шүү. Та тав. Чамаа хин гэдэг лээ? Тэ? Оюун дээр. Оюун дээр тэр хийж байгаа нуглаа орж байгаа тэр оролт энэ чинь бол гоё байсан. Чамаа хин гэдэг лээ? Их бат. Баяр хүргээ ахын дөө. Баярлалаа. Үнэхээр бас дөргөөж чинь үзэгчдийг бол жинхэнэ байлдан дагууллааш сая. Ганцхан нэг юм олон хоолоогоор дуулж байгаа шүү дээ та нар. Тэр зөв уусал тэ зохицлыг маш сайн бодож дараагийн шатанд орж ирээрэй за. Тэнцсэн. Виктория нэгтэйгээ хэн босож чадаа яахаа яг дагуулсан. Сайн мундаг гайхалтай авьяастай залуучууд байна. Баяр хүргэе. Сайхан дууллаа. Тэгээд үнэхээр бас бидний гоё сэргийг чадлаа. За тэгээд өчөө дараагийн хаашид илүү сюрпризийг үзэгчдэд өргөн бариараа барина гэдэгт бас найдаж байна. Тэгээ өөрснийхөө одоо авьяасыг улам хамгаалж өгөөрэй. Цайгаа тэнцсэн. Баяр хүргэе. Сайн байна уу энэ жаргалаа? Сайн байна уу? За өнөөдөр ямар дуу бичсэн бэ?
Талын Монгол айл. Вау, гайхалтай. Талын Монгол айл. Талын Монгол бүсгүй харагдаж байна. Ингээд талын Монгол бүсгүйгийн дуу хоолойг сонсъё. За баярлалаа. Oh
Аюултай өмнө чамд энэ үзэгчтэй хөндлөж, энэ тэмцээнийг хөндлөж бас их сайн бэлтгэл хангасан байгаа баяр хүргэе. Тэгээд чиний дүр төрх энэ хувцаслалт тэгээд ерөнхийдөө их сайн бэлдсэн харагдаж байна. Тэгээд яг олон зүйл маршаад яг оригинал дуучныг яг давтарч дуурайхыг хичээгээрээ өөрийнхөө бас гэсэн юмыг оруулж байгаарай гэж хүсье. Тэнцлээ. Хизээ язганы урлагийн хүн шиг биш үү? Тэгээ ийм сайхан бүсгүй, ингэж сайхан гайхалтай дуулдаг авьяастай бүсгүй манай Монголын урлагийн тайзнаа ялалцахад бол их л гоё харагдах юм байна. Тэмцлээ. Тэгээд энэ дууны онцлог нь шүү дээ. Одоо юу гэдгийг аяа их одоо сумжруулж ерөнхийдөө нэг уртын дуу маягтай дуулах хэрэгтэй байхгүй. Гэхдээ ерөнхий нөгөө одоо характер нь бол чи гаргаад ирсэн гэж би бол нэлээд хичээл хэрэгтэй юм шиг санагдав. Тэгээд чамд ямар ч байсан зориг гаргасанд би тэнцэлээ. Энэ том тэмцээний салхийг харуулж бас өөрийнхөө тэр айдас бэргээд салхинд туугаад өөрийгөө эвдээд би бол чамаа бас өөрийгөө эвдэж чадлаа гэж бодож байна л да. Тэгээд аргагүй тэгээд яагаад хэлсэн чинь нөгөө хувьцааны төөргөр байна уу? Эсвэл одоо суглаагаар байна уу? Өөрийнхөө ир зоригоор байна уу? Ямар тач байсан энэ том тэмцээний нэг гэсэн дугаарыг зүгээд нэг гэсэн дугаарт алхаж гарч ирж дуулах гэдэг бол тийм амар иш байхаа гэж байна тийм ээ. Энэ ч бас ер нь анх удаага тайзан дээр дуулж байгаа байтугай ер нь нэлээд одоо олон тайзан дээр гараад өөрийнхөө айцыг хийсгцэн хүнд ч гэсэн уягаахаа тийм ээ. Нэг гэдэг чинь ер нь бас их том аваа шүү тий. Бас их бэлэгдэлтэй. Бүх юм чинь нэгээс эхэлдэг шүү дээ. Баяр хүргэе юм да. Тэгээд би бол хот тэмцэлж яасан бэ? Яг хоо дуулахаасаа илүүтэй чиний тэр битбокс хийж байгаа чинь бол юмас болж байна тий. Тэрийг илүү бас хөгжүүлвэл мэдхгүй би одоо эмэгтэй хүн битбокс хийдэг бас мэдэхгүй байна. Сонсоогүй байна. Тийм болохоор тэрийг бас илүү хөгжүүлвэл зүгээр болов. Тэгээ ямар ч байсан эхний нэг гэдэг утгаараа бас энэ тэмцээнийхээ бэлэг дэмбэрлийг бодоод тэнцвэрье. Битбоксоо дахиад хийлээ. Ямар хөгжим дуугаар одоо бид сайн битбокс хийдэг. Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Pepsi брэнд. Нэвтрүүлгийн албан ёсны онлайн түгээгч UBS цэг эмэн. Ер нь бол одоо өөрийгөө олон сорид үтсэн дээр гасан болоорсон. Тэгээ манай ээж аав юм уу маань тэгвдээ болвол яг балхажаа зохиолч юм дуу нэлээд дуртай. Тэгээд тэр тус маяг ариун дууштай дуу бүр илүү ихээр яг тэгвдээ бол тэгээд аав ээж маань бас оргээ. Би өөрөө ч бас хүслээр орсон.
Хайртай момент. Хөө. Баяр хүргэе. Баяр хүргэе. Би 16 сая тэгээд одоо миний бол их сайн дуулж байна. Тэгээ харьцангуй бас гайгүй бэлтгэлтэй орж ирсэн байна гэж бас бодогдлоо. Тэгээ би чамаас 2 дугаар шатанда харин илүү их одоо өөрийнхөө авьяасыг уудалсан, өөрийнхөө одоо чадлыг сорьсон тийм одоо уран бүтээлээс бид нарт бас төлөөлөх байх гэж итгэж байна. Хэлсэн. Тэр юу хэлдэг вэ? Ээж охин танд яа. Таалагдлаа. Бас гоё дуулж जैन чамд авьяас байна. Үнэхээр авьяас байна. 2 дугаар шатанда өшөө илүү өрхийг үзүүлээрэй. Тэнцсэн. 3 тэнцсэн. Яг хамгийн баярлж урдах хүмүүс ээжтэй. Тэгээ миний багаас минь миний амиас хөвчүүлээ тэгээ өвдөд зэрэгтэй явсан. Тийм гоё үйл явдал болгонд бидний зүрх сэтгэл дандаа л хамгийн дөрөнд ээж байдаг тий. Харин тэгээд би ээжээс урьж дууган бэлдсэн. Тэгээд өгүүлт хэлгүүдийн хайртай гэдэг үгээ одоо хэлмээрээ. Мэдээж хэрэг өөрөө маш олон зүйлээс сурч боловсроод ирээд үед одоо урлагт маш том байр суурь эзэлсэн тийм хүнлэг хүсдэг. Гэхдээ дуучин гэхээс илүүтэйгээр мьюзик тэмцэгчин одоо олон зүйлийг зохицуулсан тийм хүсдэг. Одоо тэрнээ сурч байгаа. Виктория хамтлагийнхан байна. Нэгэн нийтийн хамтлал. Мэдээж хамгийн чухал зүйл ив найрамдалтай байх хэрэгтэй. Дээрээс нь нэг зорилготой байх хэрэгтэй. Тэр зорилгын төлөө бүгдээрээ хичээж ажиллах хэрэгтэй гэж бид нар бүгдээрээ үздэг. Тийм ч учраас одоо 3 залуу 2 охин байна. Бид нар хүүсийн ялгаа гарахгүйгээр одоо нэг нэгнийхээ бодлыг хүндэтгэж нэг нэгнийгээ сонсож мэдээж бас бибинтэйгээ аягүй ив найрамдалтай байдаг учраас манай хамтлаг үүссэн баха гэж бодож байна. За бүгдээрээ сандраагүй өстэй чадна те. За амжилт. За 2 3. Ичигичбэй я хувэдэ хочмог гитари удичамвин хонугудри шардад ханторги оюна тосна бардамхан очинцохосон до тарахан очигуди мен ири я холдэ борос гитары умечанными остается будет хинает о отрочит ясында поёда очень закосы до тараха очидут бигирит бигете I'm the gangster, который чайка и шоу. А хочу встретить тебя с моим домом. И что ты куда не хочешь, что ты только тусу. И на ты никуда ты не видишь тебя. Сайн мэцхан уу намун байна.
Би ээжтэйгээ, дүүтэйгээ, эмээтэйгээ дөрвөлээ амьдардаг. Манай аав бөмбөрчин байдаг. Сван самблагт бөмбөрчнөр маш олон жилийг Свансын бөмбөрчин хийсэн. Та бүхэндээ одоо өөр гихшиг чимэн нэрсэн дууг дуулж үзүүлнэ. За баяр хүргэе. Ямар ч байсан намайг өгүүлж чадлаа. За баяр хүргэе мэд тэнцэн. Хоёрдугаар шатанда илүү сюрпризийг бид тас тариалаа. Баяр хүргэе. Итгээггүй. Дуулах гэдэг зовлон биш. Чамаг ингээд харахаар зэрэг айгу зовлон харагддаг тийм. Дуулах гэдэг чинь enjoy шүү дээ тийм. Чи тэрэндээ өөрөө enjoy болохыг бодцоо. За тэгээд тэнцсэн. Би ер нь 3 том мөрөдөлтэй л доо. Миний дөрөнд сургуулаа мэдээж төгсөөд мэржлийнхаа даваагаа сайн сэтгүүлж болох. Тэгээд дээж урлагаа орхихгүй. Виолончелло буцаж тоглоод тэгээд давхар дуулаад ёгоо юм их хүсдэг. Тэр маань миний 2 дахь мөрөдөл. 3 дахь нь гэвэл гэр бүлийнхнийгаа ээжигээ хамгийн дөрөнд ээжигээ би жаргалтай авахыг байлгахыг хүсдэг. Энэ бол миний хамгийн том 3 мөрөдөл. Сайн мэцхан уу. Би шинэ үе сургуулийн математикийн багш Идрэг Цохлон байна. Математик гэдэг өөр том шинжлэх ухаан бол хүний оюун ухаан сэтгэлгээг тэлж ер нь амьдрал ахуй өргөн хэрэглэгддэг. Тийм миний багаас мөрөөдсөн 2 зүйл байдаг. Би математикч. Тэгээд дуучин болох мөрөөдөлтэй.
Хайрын нууцсан зайтай мөрөөд өгчи Хэцэж хавцгүй Дорби шивнэ сонсдогчи Зөвхөн чамдаа би мэндэг хайран зориулсан Битгийгайроха сэтгэлийн мэндэг Битгий ганцхан чамдаа гэж чиний надад бигсэн Вохны тотай ялохан тэрэг хамри Дорзаши гигийн өдрүүд баяртай Чамд тимүлээ миний сэтгэлшээ Мартаж чадахгүй зургаан сарын баяртай Чамд тимүлээ миний сэтгэлшээ Мартаж чадахгүй зургаан сарын баяртай Өөр pop rock ер нь бүх төрлийг тийм дуулж өөрөө дуулахыг бас хипхоп хүртэл бас их сонирхдаг. Ер нь багш гэдэг мэргэжил өөрөө их гэгээл их сайхан мэргэжил. Хүүхдүүдэд хичээл зааж бидэнтэй ярилцаж байхад маш их ирч хүч энергийг авдаг. Гэгээл их сайхан мэргэжил. Энэ мэргэжлэр их бахархдаг. Энэ тэнцээнд бол чи би чамайг нэлээд тод мөртэй үлдэх үлдэцтэй юм хийж ороосой гэж хүсэж байна. Тийм болохоор чамд одоо яг би бол энэ удаа тэнцүүллээ. Дараагийн шатнуудад өөрийгөө маш сайн бэлдээ. Үнэхээр сайн бэлдээ. Яа би чи ахаасаа сурч болно шүү дээ. Сайхан болоод гараад ирэхэд бас их сайхан залуу бай. Манай тайзыг бол их гоё чимхээлж ингээд. Жохоо багш уу? Юу нэ багш? Математикийн багш нэг болно гэдэг бол Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Pepsi брэнд. Нэвтрүүлгийн албан ёсны онлайн түгээгч UBS цэг Эмэн. Хамгийн их намайг 3 настай байхад манай эмээ одоо цэцэрлэгт байхад санааны чимээ гэдэг дуу гарч ирсэн бас. Тэгээ энэ дуун дээр бүжиглүүлж тэгж урлаг руу намайг хөтөлж оруулсан. Тэгээ энэ дуу маань урлагийн гарааг маань хэлэхэд ер нь хамгийн их одоо ач тус өгсөн уран бүтээл гэж хэлж болно.
My Voice миний дуу хоолой. Монголын дуу хөгжмийн ертөнцийн амьсгалгаар орш хөрс. 1999 он сэтгэлийн хөв концерт тоглогдож Монголын хамгийн тогтвортой үзэгчдийн хүлээлттэй тоглолтын их тавигдлаа. Амин нутгийн аялгаугаар эхэлсэн түүний уран бүтээлийн замнал тууштай хөгжимд өгсөн сэтгэл хувиршвэ. 17 жилийн хөдөлмөр, 17 жилийн хөг аялгау. Одоо бол Монголын дуу хөгжмийн дүүх. 2003 он Хэмүр тэтгсэн Улаанбаатар. Залуус Улаанбаатараа дуулж байна. Залуус хүсэл мөрөөдлөө дуулж байна. Анхны гран-при шагналтанд дуучин мөн хот урлагийн ертөнцид орох хаалга өөрийн гараар амжилттай нээлээ. 2007 он New Star урлаг илүү шинийг улам ихийг хүсэж байна. Шин содон цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах дуунууд мэндэлсээр. Залуус хүсэл мөрөөдлөө дуулсаар гран-при шагнал 16 наст Маргад Эрдэнэт очлоо. Тухайн жилийн хамгийн шин, хамгийн сонин нь энэ байлаа. Харин одоо 2015 он таны дуу хоолойг Монгол оронд яар сонсоход хэдийнэ бэлэн болжээ. Зөвхөн өөрийн гих хөг аялгау авиас билгийг бидэнд харуул. Энэ бол дүүхийг бичилцэх ганц уламж. Энэ бол өөрийн дуу хоолойг хэн бүхний сэтгэл зүтгэнд хамгаалж үлдээх хосгүй боломж. Монголын тайзнаа захиур хавлах шин дуучдыг харах онцгой цаг үе. Урлагийн ертөнцийн салшгүй нэгэн түүх болсон хөгжмийн зохиолчтой хамтран ажиллах үн боломжийг хэн хүртэх болов? Хөгжмийн зохиолч Балхачаавын шинэ хит дуунуудыг хэн дуулах вэ? My Voice хэмээн бардан зарлах шинэ од яг одоо эндээс төрөн гарах гэж байна. My Voice наадмын эрхэм хүнд дэшүүгч. Ноён амсрайн ганхойг. Бид чамд нэг бол үнэмшин, нэг бол үнэмшихгүй. Чамаас шалтгаан. Чимд дамбын эчин хорлоо. Хэдхэн хором хүний амьдралыг өөрчилдөг. Ганцхан дуу. 3 минут. Чиний ирээдүй, чиний гарт. Батмунхийн Чимбат. Бид бүгдээрээ л дуу хөгжим дуртай. Гэхдээ дуу хөгжмийг эзэмдэх чадвар хэдхэн хүнд л байдаг. Би яг тэднийг тааж байна. Энэ бол My Voice Show. Та бүхний хүсэл хүнээсэн цаг мөч UBS TV-с G-Entertainment дахин хамтран My Voice гэмээр бахархан гайхуулах дуу хоолойн гэр гарлаа. Ингээд My Voice-ийн шинэхэн бөгөөд халуухан тулаан эхлэхэд бэлэн боллоо. Хамгийн ихний оролцогч Tik-Tik 1 хувийн дугаартай Дамтэн Сүрэнгийн халиун My Voice Show тавтамар. Хэн бацгаано би Tik-Tik 1 дугаартай халиун байна. Яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ гэхээр манай ээж совилогч мэргэжилтэй гэмтлийн эмнэлэгт совилогч хийдэг. Дуулж бүжиглэх бол миний мөрөөдөл гэхүүд миний амьдралыг өөрчлөх ганцхан боломж л гэж би боддог. Хаяа сэтгэлээр унсан үед ажил их хичээл ном гээл ажил их хэцүү шантарсан үед би өөрийгөө дуулж бүжиглэж зоригжуулдаг. Энэ маань өнөөдөр миний энэ их стресстэй, энэ их хэцүү амьдралын маань баган ч болов намайг тайгаруулах тийм л сайхан зүйл гэж би боддог миний дуулт нь.
хамгийн дөрөвөнд дуулж байгаа дуулсан баяр хүргэе. Өмнө эхэнд гарч бол хамгийн хэцүү байдаг л да. Маш их одоо сэтгэл хөдлөлдөг, сандардаг. Хажууна сурдгоо, ажилдгоо. Ажилдаг, сурдаг. Хаана ажиллаж хаана сурч байна? Би Шаасны нэрэмжид усын 3 дугаар төвөмлийн совилогч хийдэг. Зүгээр баяр хүргэе. Сурахтаа хаана сурч байна? Мэргэжлээ дэвшиж байгаа. За. Тэгээ яг энэ нэг тийм сайхан чи завдгаа дуусгахыг хичээлээ. Гэхдээ дутуу юмнууд зөндөө байна. Энэ дуу яг ингээд нэг тийм завдгаа сайхан дуурж байгаа боловч энэ дуун дээр бас тэр нэг утгын